Сайн байна уу? За амралтын өдрийг богд ууланд группт маань хамгийн их асууддаг асуултанд хариулъя. За анхудаа алхах гэж байгаа хүмүүс хаанаас яаж алхахаа сайн мэдэхгүй зөндөө асуусан байдаг групптэр. Тэгэхээр хөдөө аж ахуйн сургууль болон Будда Вистаар багцаалтаад богдуул руу алхах замыг зааж өгье. За ер нь хөдөө аж ахуйн сургуулийг мэдэхгүй юм байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө хувийн машинтаа ирэх эсвэл уулын зүг рүү явдаг 72 дугаарын номертой автобусаар явхад яг энэ хөдөө аж ахуйн сургууль дээрээс ер нь маш ойлгомжтой болно. За ингээд уул руугаа чигээрээ баруун гартлаа ертөнцийн зүгээр баруун гартлаад бариад өксөр явсан зам байгаа. Энэ замаар чигээрээ явах юм бол богдуулынхаа алхах жимийн эхлэх зогсоол дээр очно гэсэн. Ингээд уулын хоёр зогсоол байгаа. Хоёр том зогсоолын аль нэг дээр нь машина байрлуулад ингээд алхах зам маань бол эхэлдэг. За энд машина тавиад автобуснасаа буугаад ерөнхийдөө бол үндсэн алхах жим маань эхэлж байгаа. Амралтын өдрүүдэд хүмүүс их байдаг болохоор ер нь андшгүй хүмүүс маш олноороо явж байгаа. За ихэнх нь дугуй цагаан руу ер нь алхалт хийдэг. Зарим хэсэг нь бол мэдээ зүүн оргил буюу Соёмботоо уул руу ч гэсэн алхдаг. За Соёмботоо уулын хувьд бол жоохон огцон болохоор хүмүүс илүү дугуй цагаан руу алхаад ашиг байдаг. За өнөөдөр бол дугуй цагаан руу За тэгэхээр эндээс үндсэн алхалт маань эхэлж байна. За энэ жимээ дагаад юу алхаад ийн гэсэн үг. Ингээд ихний зогсоол хэрэмхэн. За хэрэм болвол энд маш их ирж хүмүүсийн өгсөн боовд алхахыг их иддэг. Ингээд дасцсан. Ер нь хүмүүсээс нэг айхан гайгүй байдаг болохоор манай алхахдаг найзууд хэрэмхэн гэж нэрлсэн байгаа. За ингээд энэ жимээ дагаад цаашаа алхаад ийн гэсэн үг. Маш олон жим гарсан байдаг ч гэсэндээ ерөнхийдөө бол аль тохиромжтой аль их хүн алхсан тэр жимээр нь явах юм бол илүү амар авах. За 2 км ер нь тэгшин талбай дээр алхахад бол гайгүй байдаг юм нэ. Яг уул руу ингээд өсөд алхахаар нэлээд бас амаргүй байдаг. Тэгэхээр ойрд алхаагүй жоохон ядарсан ч гэсэн өнөөдөр бол бас сансныг бодоход айгүй гайгүй. Гурван амраад ер нь дөхөж ирээд амраад тэгээд гайгүй гараад ирсэн. За ирээд ирлээ манай багийнхаа. За ингээд хангар дээрээ хүрээд ирлээ. Энд туглаад аяг кофе уух бол хамгийн сайхан мэдрэмж байдаг. Нэг тийм өөрийгөө ялан дэлцэн мэдрэмжтэйгээр аяг кофе уухаа нөө кофений хүртэл бүр гоё амттай болж молоод идэг. Тавал бишсэн дөрөө. За тэгээ бид нэр яг кофегаа уугаад хөдөлгөжсэн чинь нэг хэдэн хүүхдүүд цай болон арц зарж исэн. Тэгээ оюутнууд юм бэлээ. Оюутнууд маань хөрөнгө оруулалт татаад ийм бизнес хийгээд ашиг орлогоороо тэргүүлэх юм бол сургалтын төлбөрийнхөө тэтгэлгийг тодорхой хэмжээнд авах юм бэлээ. Тийм болохоор нь оюутнууд орлого оруулаад 3 аяг гарц авч явсан. Тэгээд энэ хүүхдүүдээс цаашдаа маш олон төрлийн зүйл зарж борлуулах санаа төлөвлөгөөтэй юм бэлээ. Тэгэхээр амралтын өдөр алхахдаа оюутнуудаас орлого оруулж халуун цай, халуун арц, за мөн тэдний борлуулж байгаа зүйлээс нь авч хэрэглээрэй гэж хэлмээр байна. Өөртөө хөрөнгө оруулалт татаад хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг өгөөжтэй нөгөөд тэгээд цэвэр ашгаа сургууль тушаангууд цэвэр орсон байраар нь дараалуулад нэгт орсон хүүхдүүдэд бүх мөнгөний шууд багийнхан хүүхдүүдийн тоонд хуваагаад сургуулийн төлбөрөөс насчихна. Бид нар өөртөө ихийг орлуулж их хөнгөлүүлсэн гэсэн үг. За юм гоё. За ингээд амжилт алхаад байгаараа та бүхэн тэгэл хийчихтэй одоо бичлэг.